За сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэндээ халгааны тухай ярьж өгөх гэж байна. Хавар болохоор надад нэг том зовлон байдаг. Юу гэхэр зэрэг ингээд ургамал ногоо дэлгэрээ, цэцэг дэлгэрээд ингээд цаг сайхан болохоор зэрэг ургамлын тоосон цорын харшил маань хөдөлдөг. Тэгэл ингээл өглөө босоол амар найтаагаал бараг ингээл 5-10 секунд тутамд найтаана. За энэ маань ингээд амжирах юм бол сүлдээ хамар дотор хамар захтнаад, нүд захтнаад, нүднээс нүлмэс гоожоод ингээд им хэцүү болдог байхгүй юу? Тэгээ эмчит ингээд очоод эм мэдэр ингээд яах юм бол антихистамин гэдэг ингээд им тайвшруулах үйлчилгээтэй им бол өгдөг. Тэр им бол ингээд ажгүй үйлчилгээтэй боловч харамсалтай нь амар их нойр хүргэдэг. Эмгүүгээр, химийн эм бодисгүйгээр байгалийн аргаар энэ харшлынхаа энэ таагүй шинж тэмдгүүдийг дарах ийм зүйл судлаа л да. Тэгээ судлаад халгааны тухай олж мэдлээ. Нөгөө хүүхэд бид нэрийг ингээ хүүхэд байхад ингээ амар хатгаад өвдгүүлдэг тэр халгаа чинь бол маш их ичхийдтэй мундаг эмийн ургамал байсан байна. Ганцхан одоо харшилд сайн биш, харшлаас гадна зөндөө олон өвчнийг ангаадаг, эдгээдэг ургамал юм байна шүү. Тэгэхээр зэрэг тэгээд энэ талаар ингээ судлаад мэдснээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм аа. За халгаа түүх гээд ой дотор ирчээ явж гин. Энэ хараа голын хажууд, голын эргээр ингээ юм гоё би амар нартай. Үгүй нартай гэж дээ энэ ч амар орой. Үе ингээд юм зүрэг зам байна. Энэ бол машины зам биш, хүн явхад зориу зам. Тэгээ энэ ойн захаар бутыг дагаж энэ халгаа энд бол ургадаг юм байна. Тэгээ энэ хараа дан халгаа. Яа. Энэ хараа би стэн хараа сая амар гараа энэ хараа үргэсийн хард нэг хорсоод зүс түлцэн халгаанд би зөндөө түлж исэн дөө жоох хөөхт тахт. Тийм. Халгаанд болохоор зэрэг маш олон төрлийн витамин, эрдэс бодис бол байдгийн байна. Витаминээс С витаминийхээ агуулмжаар хамгийн өндөр ургамлын нэг юм байна. Тэгээд эрдэс бодисоос бол хамгийн их өндөр агуулгаддаг зүйл нь болохоор зэрэг төмөр юм байна. Төмрийн агуулмж өндөртэй. За тэгээ үүнээс гадна кальц байна, магний байна, цинк гэд эрдэс байна, потасиум байдгийн байна, ногоон ургамалд байдаг хлорофилл. За ингээ халууцаад гадуурх цамцаа тайлчлаа шүү дээ. Айгүй халуун байна. За халгаа бол хүний биеийн маш сайн те сая хэлсэн олон эрдэс бодис витаминуудаар баялаг учраас хүний биеийн эрүүл мэндэд бол маш сайн нөлөөтэй. Тэгээд хүний биеийн зөндөө олон өвчнийг одоо эдгэж, илааршуулахад бол тус төхөм болдог юм гайхамшигтай эмийн ургамал юм байна. Тэгээ юун төрөнд болохоор зэрэг даргааг тайлж цусыг төлжүүлдэг гэж. Хөхүүл хүүхдтэй эмэгтэйчүүдэд хөхний сүг одоо оруулахад маш их сайн үр нөлөөтэй ургамал гэж. Хаван хөөдөг юм үйлчилгээтэй. Тэгээ хаван хөөж байгаа болохоор зэрэг би бүр цэвэрлэн. Тэгээ бас шээс бөөрийн замын үрвсэл хамгийн гол нь нэг циститэнд бол циститний үрвсэлтэй шээсний замын үрвслийг бол намжааж одоо дарах ийм ич шидтэй гэж байна. Эхрийн шижин өвчнийг бол өвчнөд хүмүүс одоо ууж хэрглэхэд бол маш их сайн үр нөлөөтэй гинэ. Яг тэгэхээр цусан дах одоо сахарын хэмжээг тэм бууруулах ич шидтэй юм байна. Эрчүүдийн төрүү булчирхаан хор тавдар төрүү булчирхаан үрвсэлд бол маш их сайн нөлөөтэй бүр одоо эм эднэрт ордог ийм бодис бол зөвхөн халгаанд байдаг юм байна. Энэ талаар бол одоо барууны эрдэмтэд судлаад бүр маш том ийм бүр ийм нийтлэл бүр судалгааны тийм материал эднэр бол байлаа. Өөр өшөө нэг сайн юм нь болохоор зэрэг цэвэршлийн насны эмэгтэйчүүд
эмэгтэйчүүдийн одоо хэлбэг тохиолддог. Бас залуу эмэгтэйчүүдэд ч их тохиолддог тэр эстроген даврын одоо илүүдэл. Тэр эстроген гормоны одоо тэнцвэр алдагдаад хит ихсээд ирэхээр зэрэг бас одоо эмэгтэй хүний бие болон сэтгэл санаанд олон таагүй нөлөө байдаг. Тэгэхээр зэрэг халгааны одоо цайг хандыг ингээ байнга хэрэглээд авах юм бол тэр ихсэлтээс үүдсэн сөрөг нөлөө шинж тэмдгүүдийг дарангуулахаас гадна бас багасгахад одоо чухал нөлөөтэй. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор зэрэг бид бүхэн зөндөө мэддэг. Үсэнд бол халгаа бол үнэхээр сайн, үнэхээр одоо маш их үр дүнтэй эмчилгээ болдог нь бол бүр батлагдсан, судлагдсан юм байна. Үс уналтыг зогсооно гэн бүр одоо ингээ халзраад, үс нь унаад халзарч байгаа хэсэг дээр бол халгааны хандаар ингээ байнга ингээ шавшаад авах юм бол тэр хэсэгт үс одоо ургах тийм зүйл бол байдаг гэж байна. Тэгээ хаг хогжрууг зогсооно, үс ингээ өнгөө алдаад ингээ шүүрний үс шиг арзаагаад ингээ муухай болцсон бол тэр үсийг гялалзуулж өнгө өгнө гэн. Тэгээ үсний ургалтыг дэмжинэ. Гэх мэтийн одоо үсэнд бол бүр асар сайн зүйл нь бол үнэхээр үний юм байна. Зэ халгаагаа хойчлнаа. Үлалалаа. Хараа. Энэ халгаа байна. Энэ нэлийн том юм байна. Жоохныг авнаа. Жижиг нялх байх тусмаа сайн штэ. Энэ нэлийн том болчихж. Энэ манай ард түмэн ярьдаг шүү дээ. Ингээд халгааг ингээд хаврын ингээд 4 хуруу те ингээд 4-5 см одоо өндөртэй юм ялах халгаа бол биенд сайн эм гэдэл хэлдэг. Гэхдээ одоо энэ би барууны их сурвалжуудыг ингээд үзэж судлаад бол заавал одоо нялах тэр 4 хуруу өндөртэй тийм нялах халгааг бол хэрэглэх шаардлагагүй юм байна. Бүр одоо зуны дунд сард одоо сүүлд намар байсан ч гэсэндээ намар эрт байсан ч гэсэндээ нөгөө халгаа чинь ингээд ургаад ингээд нэлийн өндөр болдог штэ тий. Тийм болцсон байсан ч гэсэндээ яг тэр нөгөө нэг дээд талынх нь ингээд шин гарсан тэр навчнуудыг нь түүгээд тэднэрийг нь хэрэглээ гэсэн байлээ шүү. Халгаагаа одоо ингээд шороотой учраас айгүй сайхан цэвэрлэж зайлж угаах хэрэгтэй. Хатсан навч байна бас зарим сэгсэрдэг сав байдаг байхгүй тэрэндээ хийж бас шүү. Энийг ингээ хөдлөхөөр энэ доторх юм ингээ эргээд үсийг нь сэгсэрдэг. Тэр хараа ингээ ус нь бүнжигнүүд гараад ирж гацсан. Энэ маш сайн. Энэ айгу зүгээр энэ мэдээж Монголд байгаа хөө. За хяал ингээ айгу сайхан бүрдээ эргэдэг. Хараа. Ийм гоё цэвэрхэн болчих. Лээ хараа. Хэр цэвэрхэн болчих. Ус маань буцалж гин. Одоо халгааныхаа цайг хий. Энэ хараа өчигдөр орой ингээд угаагаад цэвэрлээд сэгсрээд ингээд тавьсан халгаа маань ингээ гоё хатцсан байна. Гэхдээ энийг сайн сэгсрээд ингэж хатаж хорчиж хатахаас өмнө гялгар уутанд хийгээд чигжээд тэгээд амийг нь битүүлээд хөрөгчөнд хийгээд хөлдөөж бас болно. Тэгээд бусад хавраас бусад уйлралд хэрглэж бас болно. Одоо болохоор зэрэг би энэ дөнгөж өчигдөр орой юм чинь шинхэн л гэсэн үг. Витамин элдв хэрэгтэй юм нарилаг байгаах. Одоо энүүгээрээ цай хийнэ. Ингээ буцалж байгаа усандаа хийчихнэ гэсэн. Тэгээд хэдэн минут хандалж ингэж зөөлөн гал дээр 5 минут байлгана гэсэн шүү. Одоо халгааныхаа цайг ууж гин. Тэгээ халгааны маань цай болохоор зэрэг энэ юм болцсон. Би түрүүнийхээ анхных нь нэг хандаар гарсан цай болохоор зэрэг амар
нэлээд одоо шингэн тэгээ энэ болохоор зэрэг хоёр дахь нэлээд суулгаж байсны дараа одоо гарсан дараагийнх нь цай тэгээд та нарын халгааных нь авчиг харж байна те. За тэгээ халгааны цай маань бол тийм сонин амттай нэг газрын чимшиг, спинач гэдэг шүү дээ. Бууцаа гэдэг үлээ те монголоор спинач их чимшиг нэг юм зөөлөн газрын тийм нэг ургамлын одоо сайхан гэж хэллэгчгүй, мухай гэж бас хэлэхгүй тиймэр халгаагаа буцалж байгаа халуун усанд хандлаад ингээд таглаад бүр бүтэн шүнжэнгөө тавиад өглөө уувал илүү тийм илүү сайн чанартай тийм өтгөн ханд гарнаа гэж хэлсэн байлээ. Нөгөө цэвэрлсэн халгаагаа өвөл юм уу одоо бусад уйлралд хэрэглэхийн тулд халуун юм духовк нь пешн дотроо 35-аас 50 градус болгоно гэсэн. Тэгээд ингээд өдөржингөө шахуу гэж чижээ. Би тэгээд өнөөдөр өглөө одоо нэг 3-4 цаг энийг ч одоо бараг 6-7 цаг тэгж чинь. Тэгсэн чинь энэ маань одоо нөгөө хатхаа болоод амар гоё хатцсан энэ хараа. 100хан дотор халуун пешн дотор хатаахаас гадна наранд ингээд шууд ил хатаавал илүү шимт хижээлээ алдахгүй илүү сайн гинэ. Тэгээ би өчигдөр энэ угааж сэгсэрсэн халгаагаа ингээ наранд ингээ ил тавьсан чинь тэгээ бас жоохон нөгөө нар дагуулаад нүүлгэн штэ. Тэгсэн чинь бүр ийм гоё айгүй цэвэрхэн газ хатдгийм байна. Доорхноо хатдгийм байна. Ерөөсөө нэг бүтэн өдөр ингээ тавихад л сайн хатчихжээ. Гэхдээ би бол яг бүрэн хатааж бүх чигийг нь одоо байхгүй болгохын тулд бол 2 өдөр ингээд энэ нар дагуулж тавиад ингээ хатаа цэцэрлэгтэй тавиад хатаачлаа. Тэгээ одоо бол энэ нөгөө пешн дотор хатаасан тэгээд гадаа ингэж хатаасан хоёрын хувьд бол өнгө нь илүү өөр үйдэг юм шүү. Пешн дотор хатаахаар илүү нөгөө нэг бараан хар ногоон өнгөтэй болж байна. Гадаа наранд хатаахаар илүү юм гоё цайвар ногоон өнгөтэй болж байна. Тэгэхээр зэрэг байшинтай байранд байдаг айлууд бол балкон дээрээ ч юм уу эсвэл цонхны нар дагуулж тавьж байгаад ингэж хатаахад бол дороол гайгүй л хурдан л хатах юм байна. Энэ нөгөө хатаасан халгаагаа буталчих гэж байна. Ингээ сайхан гараараа одоо энэ мөр ямар ч юм хатчихгууд л халгааны чинь өргөснө. Ерөөсө хазхаа болж чинь 2 өдөр наранд хатаасан. Одоо юм бүх чиг нь гараад маш гоё болсон тийм. Ой амар гэж. Тэгээ одоо ингээд гоё бит түшээлэн саунд хийгээд энэ чис янзын гоё цай болд штэ. Нөгөө бүтэн 2 падноос дүүрэн галгар уутаар нэг томоо галгар уутаар дүүрэн халгаа маань одоо хатаад ийм жоохон болчих шин. Нараа энэ нэг ятад цайны сав нэг жоохон энэ ч одоо юу тавилаад нэг 100 граммаар ч юм уу тийм хэн жоохон. Халгаагаа нөгөө миний бэлтгэсэн тэр үзүүлсэн тэр аргын дагуу хатаагаад тий хатаачаад ингээд цай юм хатаагаад ингээд нунтаглаад ингээд цай шиг болгоод авах нь шүү дээ тий. Тэгэнгүүтээ тэрүүгээрээ бол цай хийж уужвал уух л одоо хамгийн нөгөө дотор хэрглэж байгаа хамгийн үр дүнтэй арга юм байна. Үсэнд бол зөвхөн ингээд гаднаас нь ингээд шавшиж үсээ одоо ингээ халгааны хандаар зайлахаас гадна бол дотоороо ингэж цай маягаар ууж хэрглэхэд бол бас үсэндээ ингээд айгуу сайн нөлөөтэй юм байна шүү. Тэгээ харшилтай одоо над шиг ингээд харшилтай хүний хувьд бол би бол яаж аав гэхээр зэрэг ингээд энэ өглөө босоод ерөөсөө өлөн биен дээр халгаан маш өтгөн ингээд юм цай ууж байгаа. Тэгээд өдөрт бол нэг 2-3 аяг цай уу. Бараг ганцыг уусан ч гэсэндээ ерөөсөө тэгэл тэр өдрийн найтайхыг ерөөсөө эмчилчдэг, зүгээр болгочдөг ийм шийдтэй юм байлээ. Тэгээ хүмүүс ингээд өдөржингөө тэр цайгаа ууж болно. Гэхдээ өдөрт бол ерөнхийдөө 4 аяг цайнаас бол илүү цай уугаад бол дэмий гэж хэлээ. Мөн халгаан цайг уухта үдээс нэлээд хойно одоо ялангуяа оройн цагаар бол халгаан цайг уугаад бол дэмий. Ягаад гэхээр шээс
хөөх үйлчилгээтэй. За одоо халгаагаар үсээ хэрхэн яаж янзлах талаар та нартай хэлж өгье гэж бодлоо. Үүний тулд халгаагаараа ханд бэлтгэн. Хэрвээ үсээ та зайлах гэж байгаа бол тэ угаачаад халгааны хандаар зайлах гэж байгаа бол шингэн ханд байна. Халгаагаа одоо угаахынхаа урд орой нь халгааны өтгөрүүлсэн хандаар ингээ үсээ бас шавшиж болно. Тэгэх юм бол хандаа маш өтгөн бэлтгэн. Тэгээд мэдээж шүүн те тэгэхгүй бол ингээд энэ толгой хорон дүүрэн бахан үртэс үс болж юу болчих штэ. Тэгэхээр зэрэг халгааныхаа хандыг маш өтгөн бүр хар ногоон болтол нь одоо тийм өтгөн зөөгшүүлж бэлдээд тэгээд хөргсөн тэр халгааныхаа хандаар одоо орой унтахынхаа өмнө хуухандаа сайхан ингээд шингээж түрхэж өгөөд тэгээ ингээ массаж эдэр хийгээд тэгээ нөгөөтгөө хатаагаад ингээд бол хатахаар нь бол унтаад маргааш өглөө нь угааж болно. Би бол 2-3 удаа тэгж бэлдэж тэгж одоо өснийхөө хууханд бол түрхэж үзээд маргааш нь бол угааж үдсэн. Тэгсэн чинь бол өсвөл бол өстой бүр үнэхээр гоё гялалцдаг юм бэл өөрөө. За тэгээ өөр нэг бэлд үсээ арчлах, халгаагаар үсээ арчлах арга нь болохоор зэрэг ургамлын тосондоо халгааныхаа одоо шимт хичээлийг шингээж өгөх ийм арга байгаа. Тэр нь болохоор зэрэг ургамлын тосоо ингээд жоохон халаан. Гэхдээ бүр нэг аймаар одоо хоол хийх гэж юм шиг халаахгүй зүгээр нэг хүний биеийн температурын хэмжээтэй 30 юм уу 30-40 градус орчим ингээд бүлээс гэж халаагаад тэр халаасан тосон дээрээ 2-3 халбаг хатаасан халгаагаа хийж өгнө. Ариутгсан шилэн дотор хийгээд таглаад ингээ юм харанхуй газар 14 хоног хадгалах хичээлээ. Тэгээ хадгалчих юм бол нөгөө аажмаар халгаанд нь байгаа эрдэс бодис шимт хижээл тэр үсний одоо хууханд уганд хэрэгтэй тэр бодис маань нөгөө тосондоо шингээд нөгөө ургамлын маань тос ногоон өнгөтэй болчихно. Энэ ногоон тосороо бол одоо 14 хоногоос хойших юм яриад байна шүү дээ. Өндөгний шартай холиод ингээ үсэндээ бол маск тавьж тий сард 1 удаа ч юм уу за 7 хоногт 1 удаа ингэж маск тавьж өгвөл өгөнд баярлалаа баяртай.